За тэгвэл автобусны жолооч гинт тормоз гიშгснээс болж 2 настай хүүхдэд тэрвэрч 5 настай хүүхдэд хөтөлж байсан эмэгтэйн том хүүхэд нь унж бариул мөрөгжээ. Тэгвэл энэ талаар нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад жолооч энэ асуудалтай холбоотойгоор зорчигч нарыг буулгаж цагдаа дуудсан. Ингээд жолооч зорчигч нар ойлголцож эргэн гомдол гаргаагүй. Мөн жолоочийн буруу биш гэдэг нь камерын бичлэгээр тогтоогдсон гэх тайлбарыг өглөө. Тэгээд нөгөө хүн чинь огцон тоон хөдөлж жаас огцон тоон. Тэгээд нөгөө охин дараас нь автож унаад хаалганы бариуд мөнгөж унаад тусан хавдаад тэгээд нөгөө жолоочтой маргаа үсгээд энэ тиймээс тэгээд би жолооч очсон дараас нь бичлэг хийсэн ба тэгээд бичлэгэн дээр тэгээд үстэй юм жинхэнэ байгаа. Иргэн маргад Эрдэнэ өчигдөр буюу 4-р сарын 30-нд 2113 дугаартай давхар автобус суужээ. Хаалга хааж амжаагүй автобус хөдөлснөөс үүдэн тус иргэн унах шахсан. Үүний дараахан 2 хүүхэдтэй эмэгтэй автобусны 2 давхраас буух явцад жолооч гинт тормоз гიშгснээс охин нь унаж бэрчсэн байна. Энэ талаар иргэн маргад Эрдэнэ олон нийтийн сүлжээнд бичлэг хийж оруулсан юм а. Нэг жолооч юм уу? Дэрэн нийтийн тээврийн жолооч бүгд ингэж огцон хөдөлдөг. Эсвэл хүн цэвэрж явж байгаа хүнсэр байхгүй. Тус автобусны жолооч нь зорчигч тээвэр 2 орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар хариалагддаг. Байгууллагын хувьд камерын бичлэгийг шүүж дуусаагүй тул албан ёсны байр суурь илэрхийлэх боломжгүй гэх тайлбарыг өглөө. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн бодлогын газар болон зорчигч тээвэр 2-ын мэдээлэл зөрүүтэй байгаамаа. Он гарснаас хойш жолооч зорчигч нарын хооронд маргаан үүссэн 30 зөрчил бүртгэгдснээс 60% нь жолоочийн буруу ээжээ. Хэрвээ жолооч буруутал эхний ээлжинд сануулах дараагийн удаа 25 нэгжээр торгож хариалагдах албан байгууллагад шаардлага хүргэлдэг байна. Цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг гэлээ.